Тэгэхээр бүрээ хаа таны та хариулахгүй шийдэж болно. Нэвтрүүлгээр чи бид нар хариулагчтайгаа нийлээд ингэ бэлдсэн байгаа. Тэгээд таны хариулахгүй ч болсон нэвтрүүлгийг бид хоёр хөтлөх гэж байна. За тэгэхээр одоо дэлгэсэн дээр олонний танил хүмүүс таны асуултанд хариулсан байгаа. Тэр хүмүүсийг та шууд илэрхийлэх юм. Хараад хинч байж магадгүй. Хийх юм байх. Хинч байж болно. Хариулахгүй ч байж болно. Жинхэнэ бодож баримж авч чадахгүй. Та бодохгүй ч байж болно. За ингээд найруулагч дэлгэсэн дээр хамгийн анхны илэрхийлэгч одоо хэрхэн авьяас чадвараа та бүхэнд үзүүлэхийг хамтдаа үзэх сонирхолтой ингээд дэлгэц рүү бүгд анхаарлаа хандуулна. Би тэгэхээр нэлээд олон хүмүүс нэвтрүүлэгтээ нууц самаргийн тухай асуудаг юм л та. Тэгэхээр ихэнх хүмүүс одоо телевизээр хадаа юу гэдэг юм уу, өнөөдөр сэтгэлээсээ тийм байдаг юм уу? Бүгд зөвшөөрөхгүй байхгүй л гэдэг. Таны бодлоо. Хариулахгүй байна. Би олон жил ирээд яхаа би янз янзын байдаг байж гэжтэй. Яш хэрэг юу болоод байгаа юм. Эхчүүдэрний яаж ч ямар хамаа байдаг юм. Бодох тийм л бодох хэрэгтэй шүү дээ. Яш хэрэг. Сайлма гүрийвэл гүрий. Химсний. Яш хэрэг. Хайр сэтгэлийг хамаагүй мэрхэд тийм хөө бодивол ёо толгой өгч. Ёо. Зүгээр бодож байгаа нэгтгэр юм шиг тий. Дордог гэсэн бодготл байгаа юм шиг. Маягтай да үнсэлтгэр яа. Хоёр нь ихний давааг авчихсан байна. ханийхаа өөртөө өөр хүний тухай бодох тийм бэлбэг тохиолдол. Хариулахгүй ч болно шүү. Алтаанаас орчлон хорвоогийн олон нандин зүйл байдгаас хорвоод хүний сэтгэл гэдэг ерөөсөө өргөн дэлгэр хийгээд өдөр зүйл байдаг. Алтаанаас ертөнц дэлхий талбан хийгээд сэтгэл бас түүнээс өргөн талбан байдаг гэж бурхан биш би айлтж байгаа юм. Сайхан гэж хүмүүс хэлэхэд сархад хүртэл өрөн дураараа мэлтэрдэг. Дураараа мэлтэрч байгаа сархтан дотор дундуурчгүй дүүрэнчгүй нэг тийм бомбгилсэн зинхэр юм байдаг. Тэрийг дурлалын дээдс дурлал сархад дээдс сархад сайн санааны илэрлэг гэж байдаг. Уучлаарай гацбагш уучлаарай. 1992 оны үндсэн хууль баталж байхад Төв аймгийн депутат Гантөмөр гэдэг хүн Монгол Улсын иргэн 2 авгаатай явахд хууль батлуулж олонхын саналаар унж ирсэн л та. Хэрвээ энэ хууль батлагдсан бол хариулахгүй болно л та. Хүний сэтгэл гэдэг чинь янз янз юм шиг байна. Хүн 2 авгаатай байж болох боловч 3 ч байж болохгүй юм байх. Хүний сэтгэл санаа гэдэг чинь өөрөө хязгааргүй юм болохоор дуулж ирэх хэрэгтэй яах вэ? Тийм чинь. Итгэлийн задвараар хүртэл та нар боддог үст. Дижиж чадаж ивэл хэдэн хуулиар чинь дижиж болдгийн чинь хайрч чадж ивэл хэдэн хүн хайрлах яагаад болдог юм ч тийм. За юм залгийн шиг та. Хорвоо гэдэг чинь. Бараарандан жаргаж нойрон санаан зовъё. Нүдэндээ уулзаж уулан санаан гонидаа гэл. Яруу найрагт хүртэл байх юм. Байх ёстой зүйл болов. Хариулахгүй ч болно шүү дээ. Сонголцохын тухай ярих юм бол хорвоод ерөөсөө аливаа энэ зүйл. Гэнэ сонголцох гэдэг нь би гэгэрийн сонголцох гэж. Хорвоо дэлхийн ариун сайхан бүхэн сонголцохын үзүүр дээр байдаг. Би сайн угаадах юм. Ерөөсөө тэгээд бодож байхад санах сэтгэл үзүүрээр хүний мөн чанар ариугээс ариусч идэг учиртай. Санахыг мартах юм бол хязгаараа мартна гэсэн. Хязгаараа мартах юм бол ертөнцид хүн байх хэрэг байхгүй. Дурсан санах юм өрөөдгөд дөрөлтөл хүртэл байдаг гэж бодисодон модны үлгэр төрөл бичсэн байдаг юм. Ингэж бодохоор би бол сайхан сэтгэл хайр дурлалыг өргөж магтан дуулж байдаг. Баярлалаа гүрээхаа.